За сайн байцгаана уу? Наартаа ч юм уу, сартаа ч юм уу өдөр манд хайсуу намайг үзэхэд ороод ирвэ да. За энэ удаагийн бичлэгэн дээр тавтаа барилцгаа. За тэгэхээр энэ удаагийн бичлэгэн дээр за нөгөө алдарт зөндөө их комент, зөндөө их лайк авдаг бичлэгч хийх гэж байна заяа. Тэр чинь юу илээ мэдээж дубаашглаа заяа. Гэхдээ дубаашглаад зөвхөн хийх юм бол миний хувьд сонирхолгүй юм шиг санагдсан байхгүй. Тэгэхээр би яах вэ гэж бодож байгаад нэмэлтээр дахиад 2 шоколад хий гэж бодсон заяа. Эхнийх нь болохоор Angels Hair шоколад. Захиусан тэнгэрийн үсмэс гэл айгүй чихтэй маягтай нэртэй энэ шоколадыг ин заяа. Ямар ч байсан ихлээр бүгдээрээ Angels Hair шоколаднаас эхэлцгээе. Хотго заазуус нөгөө хотго шөрмөс хөрмөс мөрмөс чаа. Юу ганцхан утгатай юм уу танах? Хотгоны тийм комг юм уу? Тэгээ ганцхан сэрэтэй юм уу? За тэгэхээр Angels Hair шоколадыг хийхэд бол бид бүхэн хамгийн түрүүд энэ шоколадыг хайлуулах хэрэгтэй заяа. За ямар ч байсан тэгвэл энэ шоколадыг хайлуул. Шоколад яаж хайлуулт юм бэ? Аян дотрыг буцсуус чанага. Би буцлах юм уу? Чи хийж байгаа юм нэстэ. Oh my god. За. За тэгэхээр одоо бид бүхний хийх ёстой зүйл болохоор шоколад хайлуулна шүү дээ. Тэгэхээр нэг иймэрхүү жоохон буцлах маягтай хандж байгаа ус руугаа хэрэг хэмжээний шоколад хэрэглэхийн тэр шоколадаа ингээ сайхан хийчин заяа. Тэгэл энэ чинь сайхан буцлагдаал хайлчин гэж би бол ойлгосон юм. Одоо ингээ хайлсан гэж би бол үзэж ин заяа. Чихтэй хайлчих. Одоо бид бүхэнд шоколадны хив байгаа шүү дээ. Энэ шоколадныхаа хивэн дээр эхлээд бид бүхэн одоо их тэр гоё суурийг одоо хийж өгөх хэрэгтэй заяа. За ерөнхийдөө бол харагдах байдал нэг юм болно. Бид бүхэн суураа ингэж тавиад тэгээ одоо энийг нэг хөрөгчөнд нэг хөөхөн нэг хэлбэр галбартай нэг юм барьцалтай болтлон жоохон хөрөгчөнд тэгээд бүгдээрээ хөлдөөчөд гаргаж өгөх хэрэгтэй заяа. 2000 years later. За тэгэхээр бид бүхний бэлдэж байгаа Angel Hair буюу сахиусан тэнгэрийн үсмэс гэдэг маягтай нэртэй шоколадны маань суур босгон тавигдсан байна. Одоо бүгдээрээ үйл авц буюу одоо гоё яг хамгийн гол зүйлийг хийн заяа. За тэгэхээр гол зүйл нь юу вэ гэх юм бол дубаа шоколадын голд нэг өвс шиг зүйл ядэн штэ. Эний голд нь ийм хөөсөн чихэр байх хэрэгтэй байхгүй юу? Хөөсөн чихэр. Яа за. Ямар ядаргатай. Дургуул гэдэг юм. Тэр ерөнхийдөө л тэр Angel-ийн маань үс нь одоо энэ хөөсөн чихэр ахгүй юм. Саяны шоколад маань нэг иймэрхүү боллоо. Одоо бүгдээрээ энийхээ дээдлийнх нь одоо яг дээврийн буюу одоо шоколадаар бүрхэж дахиад хөлдөөх ёстой гэсэн үг. Одоо дээврээ эцгээе. Ямар ч байсан шоколадаа дээр нь дүрхчлээ. Одоо энийгээ сайхан дөрвөн болонлуун тараах хэрэгтэй байгаа. Шоколадаа ямар ч сан бүгдээрээ багдуулж өрөөсөө болохгүй. Яаж хийгээл ихтүүлэх хэрэгтэй заяа. За эцсийн үр дүнд болохоор шоколад маань ийм болсон байгаа. 20-30 минут энийгээ хөрөгчөн сайхан дэвтэхгүй хөлдөөх ёстой заяа. За дараагийн шоколадны нэрийг болохоор би сайн мэдэхгүй заяа. Зүгээр ямарсан бүгдээрээ банана шоколад гэж нэрлэчихье заяа. За тэгэхээр бид бүхэнд 2 ширхэг за мэдгүй өөртөөхөө хэмжээгээр хэр томын хэмээр байгаас шалтгаална. За ямар ч байсан би 2 ширхэг банана надад хэрэгтэй. За тэгэхээр арилгасан банана бид бүхэн хөөрхөн хэрчих ёстой заяа. Ингээд хуруу гараа огтолж болохгүй шүү дээ. За тэгэхээр нэг иймэрхүү хэлбэртэй та бүхэн минь ингээ байрлуулах ёстой заяа. Дээрэс нь молоко дүрхэн заяа. Янзтай юм нэ заа. За молокого түрхээд эцсийн үр дүнд бол нэг иймэрхүү болох хэрэгтэй заяа. За одоо дээрэс нь бид бүхэн гол зүйл болох шоколадаа гойжуулнаа. За ерөнхийдөө бол харагдах үзэмжний хувьд бол нэг юм болох юм. Нэг талхан дээр шоколад түрхсэн юм шиг харагдан заяа. Тэгээ энийг гоё ингээд самар мамар цацаад чимгэлжүүлээс гоё харагдан. Самар байгаа ёо. Чипс нэс чинь цацчих юм уу? Муухай юм болов. Заван шүү дээ. Амар заван. За тэгвэл одоо энийгээ бүгдээрээ хөрөлдөөх чинь дээдлийнхаа шоколадын сайхан хөлдөх хүртэл нь хөлдөөх чинь тийм заяа. За эцсийн бөгөөд сүүлийн шоколад маань болохоор та бүхний хүсэмжит дубаа шоколадыг би яг одоо хийхээ сууж байна. За хамгийн түрүүнд болохоор бид нэр энэ шоколадны хивээ шоколадаараа одоо суур буюу босхын тавиад сайхан хөрөгчөндөө хийгээд нөгөө нэг Angels Hair шоколадтайгаа адилхан хөрөгчөндөө хийгээд нэг хэдэн минут хөлдөөгөө гаргаж ирэн заяа. За түрүүнийхтэйгээ яг адилхан шоколадаа хайлуулад ийм хивэнд оруулдаг юмдаа хийчлээ. Одоо бүгдээр хөрөгчөнд хийгээд дахиад жоохон хөлтгөөр нь гаргаж ирээд одоо гол жоруудаа нарийн юмнуудаа юу гэдэг вэ? Нарийн юмнуудаа нандин шигт гэж гэдэг юу гэдэг вэ? За дубаа шоколад маань хөлдөж байхаагаар бид бүхэн яг гол бичлэгэнд маань хэрэгтэй зүйлүүдээ хийх болно. Одоо энэ амар аврах том 1 кг будаа шиг юм а бүгдээрээ ууднаас нь гаргаж байгаа сайхан жижигэн хэрчих хэрэгтэй юм байлээ заяа. Энэ бол үнэр та нарын хувьд бол зүгээр яг түүхий будаа шиг л үнэртэй байна. Ямар нэг онцлог үнэр алга амар хатуу юм байна хөө. Ийм юм байд юм байна. Ширээгээр дөрөн лам гоожчлоо. Цаамаа цэвэрлээрээ. За тэгэхээр дараагийн алхам болохоор энэ саяны түүхий будаа шиг үнэртэй зүйлгээд байгаа зүйлээ бүгдээрээ шаргал өнгөтэй болтон сайхан хуурах хэрэгтэй байгаа. Саяны зүйлийг чи хуураад нэг ийм
тарелангийн талбай шиг би болгочихлоо. Одоо энийг бүгдээрээ ногоон онгийнхоо одоо яг тэр гол орц болох энэ пестелагаараа энийг сайхан амталж өгөх ёстой байгаа. Их гоё үнэтэй биш л юм шүү. Хүмүүс энийг юунд нь хуйлраад байд юм болоо. Гар заваарчлаа. За одоо энийг дээрээс нь гойжуулна энэний дээрээс. Маа. За саяны хайлуулсан шоколад маань ийм боллоо. Одоо энэ дээрээ бүгдээрээ саяны энэ бэлдсэн одоо гойжуулж асгах ёстой юм гэсэн заяа. За ерөнхийдөө бол ногоо юмаа дивсэд нэг юм боллоо. Одоо энэ дээрээ бид бүхэн сүүлийн алхам болох дээрээс нь шоколадаар сайхан бүрээд дубаа шоколад маань бэлэн болох ёстой заяа. Дундуур нь өлсөлт явагдсан. Одоо энэ шөнийн 11:51 болж байна. Бүр амар ядарч байна. Би өчтөр шөнө унтаагүй. За одоо бичлэгээ сууж байна. Үнд цоглог байгаа сте бүр мэдрэл мотой юм шиг. 2,000 years later. За эхний шоколад болох Angel's Hair Chocolate бэлэн боллоо. За тэгвэл бүгдээрээ миний хийсэн уран бүтээлийг сонирхцгаая, үзцгээе. Энэ шоколад мөн байна. Oh my god. Анда шоколад болчих. Наа. Oh my god. Бүтлгүүтэй байна. Oh my god. Энэ хитрхи үзэгсэнтэй байна. Надтай ярилдаггүй. Би шоколадын бизнес эхлүүлнэ. Монголын шоколадыг би хаална. Oh my god. Амар гоё болсон байна. Амар сэрэлэг хэрэгцээ. Нэза. Чимэн нэзүүдийг. Oh my god. Энэ хараа миний хийсэн Angel's Hair шоколад. Вау, гар жоохон наалдт юм байна энэ хараа. За бүгдээрээ голоор нь хувааж үзье. За голоор нь хуваангууд энэ ууг нь ийм гоё сундаг байсан бол ингээ гоё яг сахиусан тэнгэрийн үс шиг харагдах хэрэгтэй байхгүй. Тэгээ ерөнхийдөө нэг иймэрхүү харагдаж байна. Янзын уу? Амар гоё юм. Энэ юу нэмэ гоё хацж байна хөөсөн чихрэн. Жохон нилуурмаар билуурмаар юм байна. Энэ л өстой гоё байсан байна. Өөрөө хэлсэн болоо ш тэр амар хайрлж идэж юм бас амар дуртай идэж юм. Гар марыг харалтаа би одоо юу вэ ямар бүксөө гараараа арчсан юм шиг харагдаж ш. За энд би бол 10-аас 10 оноо гэн 2 оноо хөө. 9 оноо 10 оноо. Яа. За дараагийн шоколад нь болохоор ийм шоколад болсон байна. Гэтэ энэ цараймуутай энэ жоохон пэлтчих шиг боллоо. Энэ банан нууг нь ингэ салах ёсгүй заяа. Би яг зориултын юм дээр нь хийх болохоор амар муухай болчлоо. Ийм болж байна. Доод ардталтай банантай За тэгэхээр ийм ардталтай банантай урдтай шоколадтай зөө. За ямар ч байсан цараймуутай ч гэсэн амт чанарын үйл бүгдээрээ шалгаж үзье. Энэ амар гоё юм байна. Банантай шоколад. Йоо. 어떠셨어요? Энэ амар гоё юм байна. Балконы хамт ороод амар гоё юм төгч. Банан ямар гоё юм бэ? Бүр үнэн солиотой тэхүү. Бүр мангар солиотой. Бүр зүгээр солиотын гоё. Би сарны тав. Та нарын банантай шоколадыг хийж 6 дарах юм биш. Та нарын банантай шоколадыг хийж үз. Зүгээр үнэн солиотой. За энд бол би бол 10-аас 10 хамгийн их таалагдж байна энэ. Бүр солиотой. Амар гоё. За тэгэхээр хамгийн сүүлийн шоколад болох Дубай шоколад бэлэн болсон байна. Вуу! Та бүхний минь хүсэн хүлээсэн шоколадыг би яг одоо бид задлах гэж байна. Сая Дубай шоколад чиг харагдсан. Дубай шоколад. Анда Дубай шоколад болчихсон байна. So perfect. Perfect. Like you. Хооч үзтгэе. Ийм болсон байна. Миний хийсэн Дубай шоколад. Янзын удаа, маягийн удаа, алцгар удаа. Яа, инээс илүү яадий. Вау! Гоё юм шүү. Яагаад байгаа юм би чи? Муухан байна. Ямар вэ? Сүртэй хамт бол амтдахгүй шүү дээ. Эний зүгээр жажлуурын сто каптай байна. Амт чанарын хувьд бол гоё бол нэг биш заяа. Та одоо энэ жажлуурыг сонс.
Дубашклаадаас үртэй нэг пүүх паах гэхээр нэг тийм өвөрмөц замт бол ерөнхийдөө бол байдгүй юм байна заяа. Зүгээр үнэн кайфтай зажлуу штэ. Яг ийм жажлуур юм амар дуртай. За тэгэхээр би энэхүү өөрийнхөө хэлсэн дубашклааданда энийг хүч хөдөлмөрөө шингээж хийсэн болохоор мэдээж өөртөө 10-аас 10 оноо гэж өөрийгөө урамшуулах хэрэгтэй гэж бодлоо. Тийм болохоор 10-аас 10 оноо энэхүү шоколаданда би өглөө. За тэгэхээр ямар ч гэсэн та бүхний хүслээр би дубашклаад гэдэг бичлэгээ хийлээ. Бичлэгийн маань энэ үртэд үзсэн хөөрхөн үзэгчид та бүхэндээ маш их баярлалаа. Эсвэл хөөрхөн үзэгчид бас үзэгсэнтэй өөр яаж болох вэ? Бүүти бүли өөр ямар үзэгчид яаж болох вэ? So брэти өөр So cool үзэгчдээ маш их баярлалаа. Бичлэгийн маань энэ үртэд үзсэн та бүхэндээ баярлалаа. Концерт туслаа конец бэлмаа бай. Бас өөр нэг үг хэлдэг штэ. Яарууд даарн, дааруул хөлдөн, хөлдөл өхөн, өхөл огчно. Баярлалаа.